Ягаад сууж баа угайг үзээрэй. За залуусаа. Юу оцхонда? Ойрд уулзаагүй юм байна ч гэхгүй юу да. Сайхан уулзсан. За энэ удаагийн мэдлэгээр хэлүүлээ. One Piece гинэ. Энэ удаагийн One Piece-ийн мэдлэг дээр One Piece event биш. Mobile Legends-ийн One Piece event хизээ гарах вэ? За, тэр бол ойлгомжтой. One Piece event удахгүй гарна гэж би найдаж байна. Яагаад One Piece event-ийн бүх вадруудын бүрдээд бүгдээрээ шинжлэгдчихэд байхад гарахгүй байна гэд One Piece үзэгчид маань мобайл тоглодог One Piece үзэгчид маань амар гайхсан байх. За тэрэн дээр хариулт өгөхөд бол One Piece event гарахгүй байсан ч гол шалтгаан нь Emu болон Moto Sensei хоёр байла. Яагаад вэ гэхээр Lord юм уу Emuгийн скин гарах магадaltaй. Тэгээд Emuг Lord болгох амар өндөр магадaltaй байсан. Учир нь Emu бол Mobile Legends-ийн хамгийн хүчрхэг дүр гэж хэлж болохоор дүр тиймээс Emuгийн царай гарч иж заав Lord болох гээд байсан гэж би хувьдаа бодож байна. Тэгээд Emuгийн царай сайхан гарчлаа. Тэгээд түүрдэл хэм болох вэ? Тийм дөрвөн хүлтэй том тим юм чин юу гэдэг лээ. Гросагийн 5 үгний нэг нь л түүрдэл болно доо гэж бодсол яг үнэндээ Локи түүрдэл болох байсан байна. Локигийн нийт хоог хөлбөр нь түүрдэл болно гэж би дотроо найдаж байна. Тэгвэл үнэхээр гайхамшигтай болох болно. Тэгээд Нами Идора болно. Ойлгомжтой. Тэгээд Санжи болонгууд юу л Санжи болонгууд Чов болно. Лупи Соро болно. Зоро болонгууд тэр ардталтаа нэг бахан сэрэм үлдээгээд эмэгтэй одор байдаг. Тэр болох амар өндөр магадaltaй. Гэхдээ Moto Sensei өөрийнхөө би сохиулж байгаа нэрийг буруу хэлээд магадгүй шүү. Moto Sensei юу өөрийнхөө аниме хамгийн кул дүр болох Зорог тэгээд эмэгтэй баатар тэр дундаа тийм ч нэг амар хүчтэй биш. Тийм баатар зарган гэж бол би бодохгүй байна. За тэгээд мэдээж Emu бол түүрдэл болно. Тэр бол ойлгомжтой guys. Тэгэд One Piece event нэлээд том юу болох байх. Season 2 гэж давтагдах байхаа. Одоо тэр Лупигийн багч нэлээд олон хүмүүс байгаа шүү дээ. Жишээ нь Jinbe бол миний бодлоор тэр нөгөө нэг 8-лжтэй баатар байдаг шүү дээ. Тэр чи одоо юу ч үлээ дээ. Тэрэн дээр гарна гэж би найдаж байна. Тэгээд нөгөө Chopper-ыг бол өстой юун дээр гарахыг бол би мэдэхгүй байна. Та нар комент дээр үлдээгээрэй. Chopper гарахгүй ч гэж магадгүй. Тэгээд Brook Masha дээр гарна гэж байх уу? Masha ч 3 амттай. Тэгээд тийм хүчтэй биш шүү дээ. Гэхдээ сайн бол мэдэхгүй байна. За тэгээд миний хамгийн баттай гарнаа гэсэн дүрүүд бол тэгэл Luffy байна. Тэгээд Nami байна. Тэгээд дараа нь Zoro байна. Тэгээд Shanks бараг гарахгүй ч магадгүй. Shanks бол One Piece дээр одоо нэлээ үүрэг гүйцэтгэх болжлоо шүү дээ, тий. Тэгээд Zoro бол угаасаа гарах байх. Эхний ээлжинд энэ л гарах байх та. Өөр бол нэг сайн мэдэх юм бол алгаа. Guys, тэгээд ChatGPT-гээс асуусан байхгүй юу? One Piece event хизээ гарна гэсэн бэ? Баттай баримт байна уу гэсэн. 2025 оны 8 сард гээд тэнэгтээд байсан. Тэгээд юу болохыг бол чөтгөрл мэдэх байх. Хизээ гарах вэ гэж бодож байгаа таамаг бол удахгүй. Нэг удахгүй. 6 сар юм уу 5 сар хавцаагаар л гарах байх. Тэгээд тэр үртэл та нар миний email бичлэг дээр хамтдаа байгаарай. Хэрвээ One Piece үздэг хүмүүс байвал лайк гэнээрэй. Мэдээж та нар тэр болтол
Diamond-аа сайн бэлдэх хэрэгтэй баг. Бараг Luffy-гийн нэг скинийг авахад л та нарт миний бодлоор бол 2000 diamond юм уу 1000 diamond төлөх болох ба. Монгол мөнгөөр 50,000 төгрөгөөс 100,000 төгрөг болно. Энэ бол асар их мөнгө. Тийм болохоор би бол Luffy-гийн скинийг авч чадсан гэдэгт үлдэхгүй байна. Ийм аимшигтэй мөнгийг бол би бол авч чадахгүй байна. Гэ амфлаач гэсэн яаж 100,000 төгрөг зүгээр гар усны тоглоом дээр үрхэвдээ те. Болоод үзэлтэй. За тэгээд ямар тааж Luffy-гийн скинийг авах нь авцгаагаарай. За одоо хүрэн байгаагаараа ярьцгаая. Өнөөдрийн манай бичлэгийн гол оролцогчид болох Luffy болон Sora нар манай энэ алдартай YouTube сувгад маань оролцсондоо баяртай байна уу? Окей, баяртай байна. За тийм элгүүтэй. За ингээд одоогийн бичлэгүүдээр лайк болон subscribe дараарай. Баяртай. Үзэлэн үү? Үзэрлэн үү? За тэгвэл чи миний шилдэг үзэгчдийн тоонд орж болох юм. Тийм болохоор лайк болон subscribe дараад одоо цаашлуулад би яг жинхэнэ өрөг тоглолтынхоо бичлэгийг алцгаая. Guys. Бичлэгэндээ орцгоё. Ой найруулагчаа бичлэгээ зогсоогоорой. Би тоглолтондоо орлоо. Guys, та нарыг харж байгаачлан Luffy-гийн скин Sora дээр орлоо. Гэтэ One Piece event ихлээгүй л байгаа л да. Гэтэ би хакашиглаа Luffy-гийн скинийг гаргаж авч чадлаа. Энийг хараач дээ. Янзтай юу guys? Luffy, Luffy. Smash them. All troops Luffy. Яа guys. Энэ чөлөөр юу их харалтаа. Мусийг нь харсан танаандрын бохоо. Брогантэй guys. Monkey D Luffy. Энэ тэнэг хатаа батгана да. Guys. Яа ямар Today's forecast. Yeah, Betty. Муухай скипин боо. Тоо. Ever get beat by a cloud? Гэр балтпаа гэдэг юм аа. Бой. Гараасаа том бэдэр тавууны намайг тохиолдсон. The wind's just right. What the fuck? Мана явахгүй наас юм бат. The fiercer the storm, the more thrilling. How do you find an oasis in the desert? Just believe it. Today's forecast, cloudy. Дөрөв левел үсэж юмгаа зэлэхгүй зэлгэн дөө. enemy reach level 4. Хамаа зуг нь миний одоо хамгийн сайн Once said, Only progress in a treasure needs is an explanation. Хамаа яахан дуртай байсан. Анда. Бэчүү. Та нарын саяны Luffy-гийн ски авсан шиг тийм гоё хакнууд заалгамаар байвал энэ дээр доод талд хак гэж бичээрэй, эсвэл ихээ үсэг бичээрэй.
Тэгээд хээ үсэг эсвэл хаг гэдэг нь ядчил 5-аас дээшээ болох юм бол би дараачийн олон луби болон бүр мадарагийн үрдэл скинээ гаргаж авах боломжтой хакнуудыг та нар зааж өгөх болно. За, бичлэг дээр лайк болон subscribe дараарай. Энэ бичлэг олон лайктай байх тусам дараачийн хакны бичлэг илүү хурдан орно шүү.